Unread Media мэдвэжтэй болон хөдөлмөрийн тухай хууль, залуу мэргэжилтнүүдийн зайлшгүй мэдүүл зохиох заалтууд. Уншигч та анх ажилд орж байсан үеэ санаж гинэ үү? Их сургуулийн шинэхэн төгсөгч, эрч хүч, ирмэлцэл, тоглол дүүрэн ажлын зүг халахж явсан тэр үеийг мартаж болно гэж үү? Миний хувьд тэгжил анх хуулийн хүрээнд үүрэг хариуцлага ухамсарлан хүлээх ажилчаа ингэж шилжиж хөдөлмөрийн гэрээг их зүйлдээ танилцсан билээ. Одоо эргээд санахад тэрхүү гэрээг хангалттай нэгтэлж уншилгүй гарын үсэг зурж хөдөлмөрийн тухай хуулиас нэгч зүйл заалт уншаагүй шинэхэн ажилтан болж байв. Энэ бол залуу мэргэжилтнүүд бидний дунд нийтлэг харагдах дүр зураг гэхэд хэлсдэггүй болов. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ таны цаг завыг хэмнэх үүднээс уг хуулиас зайлшгүй мэдүүл зохиох заалтуудыг онцлог өргөж байна. Сонирхолтой мэдвэжтэй заалт цөөнгүй бий тул уншигч танд өгөөж өгөх нь дамжиггүй. Жиж зарим хэсэгт мэргэжлийн үг хэллэгийг энгийнээр тайлбарлаж бичсэн бөгөөд Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулиас дахин лавлаж уншихаа мартуузай. Эхлэхийн өмнө хөдөлмөрийн тухай хууль гэж юу вэ? Шинжилэн найруулсан хөдөлмөрийн тухай хууль нь ажил олгогч болон ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг эрх зүйн акт юм. Нийт 10 бүлэг 166 бүлэгтэй. Хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх үүргийг тодорхойлон, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино. Уг хуулиар таны ажил үүрэг гүйцэтгэх байршил, ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний хэмжээ, эрүүл мэнд, ажил амралтын цаг зэрэг, хөдөлмөрийн ба хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг зохицуулдаг. Үндсэн ажилласаа гадна өөр газартай хөдөлмөрийн гэрээ байгуулж болох уу? Тийм. 57-гийн нэгт заасны дагуу ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Өөрөөр хэлбэл, одоогийн ажилласаа гадна өөр компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс авч болно гэсэн үг юм. Гагцхүү зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллана гэдгээ ажил олгогчдод мэдэгдэх үүрэгтэй бөгөөд дараах тохиолдолд зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай. Нэгдүгээрт, ажилтан үндсэн ажил олгогчтой хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол. Хоёрдугаарт, үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг эсвэл зах зээлд өрсөлддөг аж ахуй нэгж байгууллагад ажиллах бол. Гуравдугаарт, ажилтан цахилгаан дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд ажил олгогчдоосоо зайлшгүй зөвшөөрөл авах ёстой. Мөн нийт ажлын цагийн хувьд 7 хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цаг, өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь 4 цагаас илүү хэтрэхгүй байх ёстой бөгөөд үүнд ажилтан болон ажил олгогч бүхий л талууд харилцан хяналт тавих ёстойг санууштай. Ямар тохиолдолд илүү цагаар ажиллахгүй байх эрхтэй вэ? 88-ийн 5-д заасны дагуу бие давхар эмэгтэй эсвэл 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажилуулах томилтоор явуулахыг хориглоно. Нэг ёсондоо таныг зөвшөөрөөгүй бол аль ч үед илүү цагаар ажилуулах эрх танай байгууллагад байхгүй. Түүнчлэн ажил олгогч ажлын бусад цагаар ажиллах шаардлагатай байгааг дор аяж 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой бөгөөд ажилтныг сард 8-аас илүү удаа дуудан ажилуулж болохгүй. Тэгвэл ямар нөхцөл илүү цагаар ажиллах ёстой вэ? 91-ийн 2-т заасны дагуу улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах, нийтийн усан хангамж, цахилгаан дулааны эрчим хүч, зам тээвэр холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах. Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуй нэгж байгуулахын буюу түүний салбар нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болцсошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсвэл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуучгүй ажил гүйцэтгэх тохиолдолд таныг илүү цагаар ажилуулж болох аж. Ажилтан илүү цагаар ажиллахыг зөвшөөрсөн тохиолдолд хамраах ёстой бөгөөд нөхөн амруулаагүй тохиолдолд 109-ийн 1-т заасны дагуу дундаж цалин хөлсийг 1.5 болон түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох ёстой. Жишээлбэл амралтын 2 өдөр болон шөнийн цагаар ажилласан бол 1.2, нийтээр амрах баярын өдөр ажилласан бол 2 дахин болон түүнээс дээш хэмжээгээр цалин хөлс авч болно. Хуулийн дагуу аль өдрүүдэд амрах вэ?
Баяр бүрээр амраад байна уу да гэлтэй олон өдөр амардаг нь нууц биш. Тэгвэл толгой иргэм олон амралт дундаас хуулийн дагуу нийтээр амрах баярын өдрүүд хизээ гэдгийг танилцуулъя. 97-гийн нэгт заасны дагуу шинэ жил 1-р сарын 1, цагаан сар, бэлгийн тооллын хаврын 4 сарын шинийн 1, 2, 3, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр 3-р сарын 8, бурхан багшийн эхтүүчин өдөр, бэлгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, хүүхдийн баяр 6-р сарын 1, үндэсний их баяр наадам ардын юмсгалын ойн баяр 7-р сарын 10-наас 15-ны хооронд. Ажилд орсноос хойш хизээ ээлжийн амралтаа авч болох вэ? 99-ийн 2-т зааснаар хөтөлбөрийн гэрээ байгуулснаас хойш 6 сар ажилласан бол ээлжийн амралтаа авах эрх үүсдэг. Амралт нь ажлын 15 өдөр байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон насан туршаагүй ажилтнанд ээлжийн үндсэн амралтын хугацаа 20 хоног үргэлжилнэ. Мэдээж ажилласан жилээс шалтгаалж дээрх 15 хоногт тодорхой тооны өдрүүд нэмэгдэх ба 99-ийн 5-т заасны дагуу 6-аас 10 дахь жилийг дуусгах хугацаанд ажлын 3 өдөр, 11-ээс 15 дахь жилийг дуусгах хугацаанд ажлын 5 өдөр, 16-аас 20 дахь жилийг дуусгах хугацаанд ажлын 7 өдөр, 21-ээс 25 дахь жилийг дуусгах хугацаанд ажлын 9 өдөр, 26-аас 31 дахь жилийг дуусгах хугацаанд ажлын 11 өдөр, 32 дахь жилээс ажлын 14 өдөр нэмэлтээр амарч болдог байх нэ. Бакалаврын дипломыг маань байгууллага хураан авч болох уу? Мэдээж үгүй. 10-ийн 1-т заасны дагуу ажил олгогч тал ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үн бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно. Хэрвээ энэ заалтыг зөрчвөл зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх юм. Уг нь сэтгүүлч мэргэжилтэйч үе үе ажлын шаардлагаар гэрэл зураг авах ёстой болдог. Хэрвээ та зөвшөөрөөгүй эсвэл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй. Ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн тохиолдолд ажил олгогч гүйцэтгэх ажил үүрэг түүнд олгох цалин хөлсийг ажилтнтай урьдчилан тохиролцоно. Ямар үед ажил үүргээсээ татгалзаж болох вэ? 54-ийн 1-т заасны дагуу ажилтны болон 3 дахь читгэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан. Ажил олгогч ажилтны цалин хөлсийг олгуул зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй бол ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно. Эцэст нь эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг хүн л ирээдүйд гарч болзошгүй асуудал эрсдлээс өөрийгөө хамгаалж чадах тул залуу мэргэжилтэн та цаг заваа гарган хөдөлмөрийн тухай хуулийг сайтар уншвал зохилтой. Үүний дараа одоо ажиллаж буй байгууллагатайгаа хийсэн гэрээгээ дахин нэг сөхөн харж ажлын байранд таны эрх зөрчигдөж байгаа эсхийг тунгаан үзээрэй. Unread Media мэдүүштэй болоо. Нийтлэлийг бичсэн Мажик Сүрэн, нийтлэлд оролцсон Инх нар, нийтлэлийг уншсан Балжинэм.